Гадаад харилцааны яам энэ 7 хоногт давчтай нэвтрүүлэг эхэлж байна. Гадаад харилцааны сайд Бат цэцэг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын энхий ажиллагаа хариуцсан орлогч Жан-Пьер Лакруаг 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа. Сайд Бат цэцэг Зүүн хойд болон Төв Азийн бүс нутагт анхудаа зохион байгуулагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо сэдвт олон улсын баг хуралд оролцож Монгол улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн эмэгтэйчүүд энх тайван аюулгүй байдал тогтоолыг хэрэгжүүлэх, дотооддоо болон бүс нутагтаа дэлгэрүүлэн таниулах чиглэлээр Монгол улс идэвхтэй ажиллахыг зорж байгааг тэмдэглэлээ. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга анх баяр холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэг түвшний жанжин штабын дарга генерал Эберхард цоронтой уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол улс 3 дахь хөршийн нэг холбооны бүгд найрамдах Герман улстай хөгжүүлж байгаа харилцаа хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийг зорж ирснийг төрийн нарийн бичгийн дарга анх баяр тэмдэглэж, харилцааны нэг чухал чиглэл болох батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг онцоллоо. Монгол улс Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 21-р хуралдаан Улаанбаатар хотод оллоо. Хуралдааныг Монголын талаас гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга анх баяр, Европын холбооны талаас холбооны гадаад харилцааны албаны Аз номхон далайн газрын ерөнхий захирлын орлогч Паула Памполоны нар даргаллаа. Жил бүр болдог уламжлалтай энэхүү уулзалтаар нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ. Хоёр талын харилцааны өнөөгийн төвшин, Монгол улс Европын холбоо хоорондын түншлэл хамтын ажиллагааны хилцээрийн хэрэгжилт цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг тохиролцлоо. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн оролцогч талуудын 15 дугаар чуулган 6 дугаар сарын 14-өөс 16-ны өдрүүдэд Нью-Йорк хотод оллоо. Чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Ариун Заяа захимаар оролцож үг хэлсэн байна. Энэ удаагийн чуулган ковид цар тахлын үед болон цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж оролцоог хангасан нийгмийг зохицлоох нь сэдвийн дор болсон байна. Парис хотноос 6 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол шинжилгээ ухаан соёлын байгууллага ЮНЕСКОгийн хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34-р ээлжид хурлаар манай улсын хөвсгөл нуурыг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа. Ингэснээр энэхүү дэлхийн сүлжээнд бүртгүүлсэн Монгол улсын шим мандлын нөөц газрын тоо 8 болж нэмэгдэж байна. Хөвсгөл нуурыг ЮНЕСКОгийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тус газар нутгийн олон улсын ач холбогдол нэмэгдэж, нуурыг хамгаалах зөв зохистой хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болох юм а. Бүгд найрамдах энэтхэг улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайдаар 1990-с 2000 онд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол энэтхэгийн орчин үеийн харилцааны бат бөх суурийг тавилцахад үнэтэй хувь нэмэр оруулсан Кушок Вакуларын Бучигийн нэрэмжит шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслол 6 дугаар сарын 15-ны өдөр гадаад харилцааны яамны номин танхимд оллоо. Энэхүү сэдвт маркт Бурханчлам, Бүрбатын зурсан дүрслэгт ном ширээн дээр Бакуларын Бучи гигантнийг номд хувцастай хонх очир байран заларч бугаар дүрслэн харуулжээ. Түүх соёлын хэлхээ холбоо чөлөөт ардчилсан нийгэм, бүс нутаг болон олон улсын их тайван, доктортой байдлыг сахин хамгаалах зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол энэтхэгийн харилцаа хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж, харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байна. Монгол улс Америкийн нэгдсэн улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа хөрөнгө оруулалт санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Америкийн нэгдсэн улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацтай санал солилцох захим дугуй ширээний уулзалт 6 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Захим уулзалтанд Монгол Америкийн засгийн газар, хувийн хвшлийн 10 гаруй байгууллагын 30 орчим төлөөлөл оролцсон юм а. Арга хэмжээний үеэр Америкийн талаас эдгээр байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хөрөнгө оруулалт хийх, санхүүжилт авах боломж нөхцөлийн талаар танилцууллаа. Цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Америкийн нэгдсэн улсын хөгжлийн санхүүжилтийн корпорац, Эксим банкны шугамар хамтран ажиллах нөөц боломж байгаа гэдэгт талуу санал нийлж, яриа хэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Монгол Хятадын хилийн замын үед 90 автозамын бомбын тасралтгүй үйл ажиллагааг хангах, цар тахлын улмаас бурж байсан ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг гадаад харилцааны яам Хятадын талын холбогдох байгууллагатай дипломат чугамар зөвшөөрлөж ажилласны үр дүнд тус бомбоор орж иж буй Чингэлэг тээвэр докторчод байна. Энэ чиглэлээр бид нэр 96 консулын газар, за мөн хотод байгаа ерхий консулын газар, бусад холбогдох байгууллагуудаараа дамжуулаад Хятадын талтай бол маш идэвхтэй холбогдож ажилласан. За Хятадын тал одоо манай хүсэлтийг хүлээж авч зам үед 90 автозамын бомбын Чингэлэг тээврийн үйл ажиллагааг бол тасралтгүй доктортой явуулах
нөхцөлийг хангаад ингээд явж байна. За одоо сая 6 сарын 13-наас өнөөдөр хүртэл 6 сарын 17 оны 7 хоногийн хугацаанд бол ирээн замууд бомтор орж иж байгаа чингэлэг тээвэрлэлт бол үндсэндээ тогтворчлоо. Өдөрт дунджаар 70-аас 75 импортын өргөжлөлийн бараа бүтээгдэхүүн атсан чингэлэг орж ирж байна. За дээрээс нь нэг 25-аас 30 импортын одоо шинэ машин бас тус бомтор ингээ хөлөөрөө орж ирээд хоёр улсын элийн 0 цэгт энэ солилцох чингэлэг солилцох талбайд бол солилцоод явж байна. Гадаад харилцааны сайд Бат цэцэг Монгол улсын соёлын элчээр томилогдсон Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Амар сайхныг хүлээн авч уулзсан Монгол улсын соёлын элчин гэрчлэгээ гардууллаа. Тэрээр Монгол улсын соёлын элчээр томилогдсон ажиллах хугацаанд кино урлагаар дамжуулан үндэсний ахуй, өв соёл, улс орныхоо хөгжил дэвшлийг олон улсад түгээн дэлгэрүүлж, соёлын салбарын гадаад хамтын ажиллагаанд бодиттой хувь нэмэр оруулахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа илэрхийллээ. Монгол улсаас бүгд найрамдах майлт улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Наран тунгалаг 6 дугаар сарын 16-ны өдөр бүгд найрамдах майлт улсын ерөнхийлөгч Жорж Веллад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа. Майлт улсын ерөнхийлөгч Велла итгэмжлэх жуух бичиг барих ёслын дараа элчин сайд Наран тунгалагыг хүлээн авч уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Элчин сайд сэргэлэн 6 дугаар сарын 13-ны өдөр Катар улсаас Кувейт улсад суугаа элчин сайд Али бин Абдулла Ал Махмудтай уулзлаа. Элчин сайд нар хоёр талын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцож, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болсон байна. Мөн элчин сайд сэргэлэн Бахрейний хаант улсаас Кувейт улсад суугаа элчин сайд Салах Али Хасан Хилал Ал Малкитай 6 дугаар сарын 15-ны өдөр уулзаж, элчин сайд нар Монгол Бахрейний харилцаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс хоёр талын эдийн засаг, хөдөө аж ахуйн аялал жуулчлал, соёл боловсрол болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Монгол улсаас бүгд найрамдах Куб улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд Бат цэцэг 6 дугаар сарын 13-ны өдөр тус улсын олон улсын харилцааны дээд боловсролын институтийн 1-5 дугаар курсын оюутнуудын төлөөлөлд найрамдлын 160 сэдвээр лекц уншлаа. Ахмад дипломат Жонц бөгөөд бүрэн эрхтэлчин Баярхүү Аварзэдээс Бат очир хүртэл дипломатчийн эгэл бус замнал намтар судлалын цадиг номынхоо 2 дахь хэвлэлийн дээжийг гадаад харилцааны сайд Бат цэцэгт өргөн барьлаа. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна.